Дональд Трамп Украиныг Орос улбаны улсад газар нутгийн тодорхой хэсгийг өгөх замаар дайныг зогсоох боломжийг эрэлхийлэхийг уриалжээ. Америк нэгдсэн улсын зуурчилсан газын зориулсан ихэнх хэрэгцээр 7 хоногийн дотор зөрчигдлээ. Боливийн улсын ерөнхийлөгчийн сонгуульд Родриго Пас ялалт байгуулжээ. Хятад улсын эдийн засгийн өсөлт удаашрч 7-оос 9-р сард 4.8% өслөө. Арамтар үзэгчдээ Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Бид дэлхийд дахин болж байгаа онцлог үйл явдлуудаас таймлан мэдээлэл болно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп болон Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский нар өнгөрсөн баасан гарагт Вашингтонд уулзсан байна. Уулзалтын үеэр Дональд Трамп Украиныг Орос улбаны улсад газар нутгийнхаа тодорхой хэсгийг өгөх замаар дайныг зогсоох боломжийг эрэлхийлэхийг уриалсан байгаа нь Украины төлөөлөгчдийн хувьд таатай мэдээ бол байсангүй. Түүнчлэн Дональд Трамп Украинд Томахок загварын алсын тасгалтай пуужин нийлүүлэхээс татгалзсан байна. Бүр цаашилбал Киев болон Москвад хоёуланд зэрэг аюулгүй байдлын баталгаа өгөх талаар яриа өрнүүлсэн байгаа нь хэлцээтэй ойлгомжгүй мэдээлэл болсон байгаа юм. Тодорхойлох юм бол ийм гарагт Дональд Трамп Air Force One онгоц дотор сэтгүүлчдэд мэдээлэх үедээ тэд одоо байгаа фронтын шугамар л зогсох хэрэгтэй. Түүнээс цааш энэ газрыг бид даван тэрийг та авна гэсэн хэлэлцэх нь хэцүү зүйл гэсэн байгаа юм. Тамаас сэтгүүлч та Зеленскийд Донбассыг бүхэлд нь Оросд өгөхийг хэлсэн үү гэж асуух үед Дональд Трамп үгүй гэхдээ газар нутаг аль хэдийн хуваагдсан байгаа Орос Донбассын 78%-ийг эзэлсэн. Одоогийн байдлаар тэндээ үлдээх нь зөвөө гэж хариулсан байна. Түүнчлэн дараа нөхцөл байдал сайжрах үед нэмэлт хэлэлцээ хийж болно гэж хэлсэн байна. Үндсэндээ энэ уулзалт Украинд тодорхой хэмжээгээр урам хугарсан, турхуйц уулзалт болсон гэж хэлж болно. Ялангуяа Володимир Зеленский Дональд Трампыг Орос улбаны улсын газар нутгийн гүнд цохилт өгөх чадвартай Томахок пуужин нийлүүлэхийг ятгахыг зорьсон боловч үр дүн гараагүй байгаа юм. Америкийн дэд ерөнхийлөгч JD Vance нэм гарагийн орой Дональд Трамп Томахокыг нийлүүлэх эсрэг шийдвэрийг хараахан гараагүй байгаа гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байсан. Украины ерөнхийлөгчийн үзэж байгаагаар Томахок пуужинг ашиглан Орос улбаны улсын нефть эрчим хүчний байгууламжуудыг онилж устгавал Орос улбаны улсын эдийн засгийг хүчтэй сулруулна гэж үзэж байгаа юм байна. Гэвч Дональд Трамп цагаан ордонд уулзалтын дараа сэтгүүлчдэд Украинд Томахок хэрэг болохгүй байгаасай гэж найдаж байна. Дайныг ийм хүчтэй зэвсэг хэрэглэхгүйгээр дуусгах боломжтой байна гэж бодож байна гэсэн байна. Мөн Томахок нь асар хүчтэй хамгаалтын хувьд бидэнд өөрсдөд мань хэрэгтэй зэвсэг Украинд нийлүүлэх нь мөргөлдөөнийг улам гааруулж болцсошгүй. Гэхдээ хэрэгцээ үргэлжилнэ гэсэн байна. Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт Володимир Зеленскийтэй уулзахаас өмнө Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй 2-7 хоногийн дараа Унгарт уулзнаа гэж мэдээлсэн. Кремлийн төлөөлөгчдийн хэлж байгаагаар энэ уулзалтын бэлтгэл болгож Америкийн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар ойрын өдрүүдэд уулзахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн баасан гарагийн уулзалтын үеэр Америк нэгдсэн улсын албаныхан Марко Рубио болон Сергей Лавров нар эх пүрэв гарагт уулзнаа гэж баталсан гэж сурвалжууд хэвлэлүүдэд мэдээлсэн байна. Америкийн төрийн департамент энэ талаар албан ёсны тайлбар хараахын хийгээг байна. Иргэн сануулгад Дональд Трамп болон Владимир Путин нар өнгөрсөн 8-р сард Аляскад уулзаж байсан боловч тухайн уулзалт ямар нэгэн архиц гаргалгүй өндөрлөж байсан. Одоо Дональд Трамп Володимир Зеленскийтэй хийсэн энэхүү уулзалтаараа Украинд илүү дарамт үзүүлж одоо байгаа хилээр тохиролцох санал тавьж байгаа нь Киевийн хувьд нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд шууд халтсан байр суурь болж байгаа юм. Одоогийн байдлаар ерөнхийлөгч Володимир Зеленский албан ёсны хариу өгөөг байна. Дараагийн улс мэдээ. Газын зурагт Америк нэгдсэн улсын зуучлалаар тогтоосон галзуурсах хэлэлцээр эхэлснээсээ ердөө 1-7 хоног өнгөрөөд байхад Израилийн айрам нэм гарагт агаараас цохилт өгч инхийн гэрээ нурж унахвэ гэсэн болгоомжлыг үүсгэхэд амжлаа. Израилийн зүгээс Хамасын дайчид 2 цэргийг нь хөнөөсөн гэж цохилтоо тайлбарлаж байгаа юм. Гэхдээ өнөө өглөө нэрээ нуцалсан албаны их сурвалжууд нөхцөл байдал эргээд намжсан галзуурсах дэглэм дахин хэрэгжиж байгаа. Газа чиглэсэн тусламжийн урсгалыг өнөөдрөөс эхлэн сэргэнэ гэж мэдээлсэн байна. Түүнчлэн Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп тус хэлэлцээрийг одоо ч хүчинтэй гэж үзсэн хэвээрээ байгаа гэдгийг хэлсэн байна.
Air Force One онгоцны дотор сэтгүүлчдэд Дональд Трамп яриа өгөх үедээ Хамасын дотор зарим бүлэглэл хэд тогшин авирлаж байна. За энэ удирдлагын биш, дотоодын босгогчдын үйлдэл аж магадгүй үүнийг зохих журмаар нь зохицуулна гэсэн байна. Харин Израилийн зохиолтыг зөвтгсөн эсэг талаар тодорхой хариу Дональд Трамп өгсөнгүй юу болсныг хянаж тодруулахаар ажиллаж байна гэсэн байна. Америкийн дэд ерөнхийлөгч J.D. Vance-ийн хувьд ирэх өдрүүдэд Израиль улсад айлчилж Газан зурвасны нөхцөл байдлыг өөрийн нүдээр шалгах хүсэлтэй байна гэдэг мөн хэлж байгаа юм. Сүүлийн үеийн дотоодын мөргөлдөөн ганц зогсоох хэлэлцээр хэсэг зөрчигдсөн үеүүдийг оролцуулаад Газан зурвасны эрүүл мэндийн яамны мэдээлснээр хамгийн сүүлийн дайралтуудад дор хаяж 36 Палестин хүн тэний дотор хүүхдүүд амиа алдсан байна. Израилийн айрам цэргүүд рүү гал нээсэн Хамасын байршлуудыг устгасан гэж мэдээлж байгаа юм. Зохиолтууд Нусайрат, Бурэжийн дөрвөсний хооронд замун Завайдав болон Бет Лахия болон Захан Юнисийн Муваси бүсэд хийгдсэн байна. Эмнэлгийн их сурвалжуудын мэдээллээр эмэгтэйчүүд хүүхдүүд зэрэг энгийн иргэд ихэнхдээ хохирсон байгаа юм. Израилд хүлээлгэж өгөх ёстой барьцаанд байх үед амиргдсан хүмүүсийн шаардлыг буцаах ажлын тухайд Израилийн тал Хамасаас өнгөрсөн шөнө буцааж өгсөн 2 барьцаалагдсан иргэний шаардлыг таньж тогтоосон гэдгийг мэдээлж байна. Тэд Нирод суурингийн оршин суугч Ронин Энгел, Намон Бэри суурьнд ажиллаж байсан Таиланд ажилчин Сонтай гэх хүмүүс байсан юм. Хоёулаа 2023 оны 10 дугаар сарын 7-ны өдөр болсон Хамас бүлэглэлийн дайралтын үеэр амиурагдсан гэж үзэгдэж байгаа. Энгелийн эхнэр болон 2 хүүхэд 2023 оны 11-р сарын гал зогсоох үеэр суллагдж байсан юм. Өнгөрсөн 7 хоногийн турш Хамас бүлэглэл нийтдээ 12 барьцаалагдсан хүний шаардлыг хүлээлгэн өгөөд байгаа. Гэвч Израилийн тал Хамасыг дэлгэрэнгүй мэдээллийг нууж байна гэж буруутгаж байгаа юм. Харин нөгөө талд Хамас бүлэглэл зарим бүс нутагт холбоо дасарсан цэргийн хяналт үргэлжилж байгаа нь ажиллагааг удаашруулж байна гэж тайлбар өгсөн байна. Израилийн тал өнгөрсөн 7 хоногийн хугацаанд хариуд нь 150 Палестин хүний цогцыг Газа руу буцаасан. Тэдгээрийн дундаас 25 хүнийг нь хэн болохыг нь таньж тогтоогод байгаа юм байна. Галц зогсоох хэлэлцээрийн 2 дахь үе шатны тухайд Хамас бүлэглэлийн гол хэлэлцээний төлөөлөгч Халил Аль-Хая тэргүүтээ төлөөлөгчд Каирт ирсэн. Галц зогсоох хэлэлцээрийн дараагийн үе шатны хэрэгжилтийг зууршлагч орнууд болон бусад Палестин бүлэглүүдтэй хэлэлцэж байна гэсэн байна. Энэ үе шатанд Хамас бүлэглэл зэвсгээ хураалгах, Израилийн цэргүүдийг хяналттай бүсээс гаргах, Газан зурвасын ирээдүйн засаглалыг тодорхойлох асуудлууд яригдах төлөвтэй байгаа. Америк нэгдсэн улсын санал болгосон энхийн төлөвлөгөөнд олон улсын дэмжлэгтэй шин цагиргааг байгуулах санал бол багтсан байгаа. Харин Хамасын хэвлэлийн төлөөлөгч Хаим Гассем бид шинэ улс төрийн байр сууриа батгах хэлэлцээг эхлүүлсэн. Дайны дараах Газын засаглалд Хамас бүлэглэл оролцсохгүй гэж мэдэгдсэн байгаа. Түүнчлэн Палестин мэргэжилтнүүдээс бүрдэх төр засаг цагиргаа яаралтай байгуулахыг уриалсан байна. Америк, Египт зэрэг зууршлагч орнууд яг одоогийн байдлаар нөхцөл байдлыг 24 цагийн гормоор хянаж байгаа. Нэмэлт хурцдмал байдал үүсвэл галц зогсоох хэлэлцээр бүрэн нуран унах эрсдэлтэй гэдгийг анхааруулж байгаа юм. Боливийн улсын ерөнхийлөгчийн сонгуульд баруун төвийн үзэлтэй улс төрч Родриго Пас ялалт байгуулж ингэснээр Боливийн улсад бараг 20 жил үргэлжилсэн зүүн жигүүрийн засаглалыг төгсөглөө гэгдэж байна. Өдгөө 58 настай Пас нь Боливийн ерөнхийлөгч асан Хайме Пас Сомарагийн хүү. Сөрөг хүчний нэр дэвшигч 65 настай Жорж Тута Коригог 2 дахь шатны санал хураалтанд ялсан байгаа юм. Өвтөчлсөн дүнгээр Пас 54%, Кирога 45% саналыг бол авсан юм. Сонгуулийн гол сэдв нь эдийн засгийн хүндрлийн асуудал байсан байгаа. Сүүлийн саруудад шатхууны хомсдол, үнийн өсөлт, гадаад валют болон импортын бараа олдоц муудсан нь олон нийтийн дургуутслыг төрүүлсэн сэдвүүд бол байсан. Боливийн иргэдийн олонх нь бараг 20 жилийн турш улс төрийг ноёргосон социализмын төлөө хөдөлгөөн намаас залхсан гэж шинжээчид үзэж байна. Уг намыг үүсгэн байгуулагч Эва Моралес 2005 онд тус улсын анхны уугуул гаралтай ерөнхийлөгчөөр сонгогдож 14 жилийн турш их барьсан байдаг. Түүний үед ядуурлыг бууруулж, дэд бүтэц, боловсрал, эрүүл мэндэд ихээхэн хөрөнгө оруулалтад хийгдсэн боловч 2019 оны маргаантай дахин сонгуул үүмэн дэгдээж Моралес улсаасаа дөрөвхөд хүрсэн байдаг. Түүний дараа залгамжлагч Луис Арсе нам доторх зөрчлөөс болж нэр хүндээ алдан дахин нэр дэвшихээс татгалзсан. Харин Моралес хуулиар нэр дэвших эрхгүй тул ямар ч нэр дэвшигчийг дэмжийлгүй дагалдагчдаа саналын хуудсыг хүчингүй болгохыг уриалжуулсан. Зүүн жигүүрийн талын саналыг хуваасан гэж байна. Үндсэндээ Пасын гол давуу тал нь зүүнний үзэлтэй боловч социализмын төлөө хөдөлгөөний намаас залхсан барууны радикал бодлогоос имээсэн сонгогчдын дэмжлэгийг татаж чадсан туршиж байгаа юм.
Харин түүний өрсөлдөгч Кироган эдийн засгийн гүнзгий шинжилэл, төрийн оролцоог бууруулах бодлого санал болгосон бол пас илүү болгоомжлсон байр суурь баримталж нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг хадгалах хамгийн гол нь авилгыг дасан зогсоож улс орны баялагийг илүү оновчтой удирдах амлалт өгсөн байсан юм. Тэр мөн олон улсын валютын сан зэрэг гадаад зээлд хэд найдахгүй байх, орон нутгийн засаг захиргаанд илүү их эрх мэдэл олгох, зээл олголтыг хялбаршуулах, импортын хязгаарлалтыг багасгах, мөн шүүхийн шинжилэл хийх зорилттой дэвшүүлсэн байна. Шинжээчид пасын нэр дэвшсэн явдал нь Тута Кирогагийн хэд хурц төлөвлөгөөнөөс болгоомжилсон сонгогчдыг татсан. Түүний амлалт эдийн засгийн популизм биш, авилгын эсрэг байр сууринд илүүтэй тулгуурсан учраас гэж тайлбарлаж байна. Мөн пас Америкийн нэгдсэн улстай харилцаагаас сэргээхэд илүү нээлттэй байр суурьтай байгаа гэдгийг илэрхийлсэн байна. Түүний өрсөлдөгч Кирогагийн хувьд компанид ажил нь Америкийн хөрөнгө оруулалтанд хэд төвлөрсөн шинжтэй байсан. Тэгэхээр тэдний аль нь ч сонгогдсон Америкийн эрх баригчдын хувьд таатай мэдээ байсан гэсэн. Үүнийг ч баттгаж сонгуулийн өмнө Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Болив олон жилийн турш Америктэй дайсагнасан бодлого явуулж ирсэн. Гэхдээ одоо хоёр нэр дэвшигч хоёулаа манай улстай харилцаагаа сайжруулах сонирхолтой байгааг сайшааж байна гэдгийг хэлсэн байна. Ийхүү Боливийн шинэ ерөнхийлөгч Родриго Пас улс төрийн докторгүй байдал, эдийн засгийн доройдол, институцийн хямралд цэг тавьж чадна гэсэн томоохон хүлээлт донд албаа авч байгаа юм. Пас нь улс төрд 20 орчим жил ажиллаж 2020 оноос сенаторын албыг ашиж байсан боловч үндэсний хэмжээнд ийхүү танигдсан энэ удаагийн сонгуул болж байгаа. Мөн дашин дуртагт түүний компанид ажилд хуучин цагдаагийн офицер асан Эдмонд Лара дэд ерөнхийлөгчөөр өрсөлдсөн байгаа нь олон нийтийн анхаарлыг татсан үйл явдал яхааргүй мөн Ларагийн шудраг намын бус хүн гих дүр төрх нь нийгмийн сүлжээнд мөн идэвхтэй оролцоотой байдаг нь компанид ажилд нь хүчтэй нөлөө үзүүлсэн гэгдэж байна. Хятадын эдийн засгийн 3 дугаар улиралд 4.8%-аар өсөж өнгөрсөн оны хамгийн сул үзүүлэлтэд хүргэлээ гэсэн мэдээлэл гарсан байна. Үүнд үлгэдлэг хөрөнгийн хямрал болон Америкийн нэгдсэн улстай худалдааны маргаантай байгаа байдал нь гол нөлөө үзүүлсэн байна. Ийм нөхцөл байдалд коммунист намын төв хороо энэ 7 хоногт хаалттай хуралдаж эх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд өндөр технологийн үйлдвэрлэлийг тэргүүлэх чиглэлээр тодорхойлох хүлээлттэй байна. Хятад улсын худалдааны яам нэмэр гарагт мэдээлэл гаргаж Хятадтай харилцах зөв арга нь сүрдүүлэг дарамт биш гэж Америкийн тариф нэмэх тухай анхааруулгыг шүүмжиллээ. Яамны хэвлэлийн төлөөлөгч Хятад худалдааны яриа хэлэлцээнд эцэг хүртэл тэмцэн гэсэн юм а. Энэ нь Америкийн нэгдсэн улсын сангийн сайд Скотт Бесентийн Хятад улс дэлхийн эдийн засгийг сүрүүлэх замаар бусдыг өөртөөгөө хамт унахыг хүсэж байна гэсэн мэдээллийн дараах хариу байв. Өнөөдөр хоёр тал бие биенийхээ ачааны усан онгоцонд бомбын нэмэлт төлбөр ноогдуулж эхэлсэн байгаа нь зөрчлийг улам хурцдагсан хэрэг болж байна. Америкийн нэгдсэн улс энэ оны ихээр далайн тээврийн шудраг бус байдлыг зогсоох гэсэн зорилготойгоор Хятадын холбогдлолтой хөлөгт татвар ноогдуулах төлөвлөгөөг зарласан бол Хятад улсын зүгээс хариуд нь өөрийн хариу татваруудыг мэмэр гарагт хэрэгжүүлсэн байна. Харин Хятад үйлдвэрсэн хөлөг онгоцууд шинэ татвараас чөлөөлөгдөжээ. Энэ асуудлаас гадна дэлхийд дахин дах үйлдвэрлэлд нийт шаардлагатай ашигт малтамлын нийлүүлэлтийн сүлжээнд Хятад улсын бараг дангаараа ноёрхож байгаа байдал Америкчдын эрх баригчдын яриа хэрэлцээний гол маргаан хിവэр байна. Хятад улс өнгөрсөн 7 хоногт үндэсний аюулгүй байдлын үүднээс газрын ховор элемент болон холбогдох технологийн экспортыг нэмэлт хязгаарлалтанд оруулсан. Хятадын худалдааны яам даваа гарагт мэдээлэл гаргаж өнгөрсөн 7 хоногт зарласан газрын ховор элементийн экспортын хяналтын талаар Америкийн нэгдсэн улсад урьдчилсан мэдгдсэн гэж тайлбарлаж байгаа. Энэ нь Америкийн нэгдсэн улсын худалдааны төлөөлөгч Джеймсон Гририйн Америкийн нэгдсэн улс урьдчилан анхааруулга аваагүй гэсэн мэдээллийг няцааж байгаа юм. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Хятад улсын газрын ховор элементийн 20 арга хэмжээний хариуд Хятадын экспортыг 11-р сарын 1-ээс эхлэн 100% галийн тарифт хамруулах төлөвлөгөөг зарласан. Одоогийн байдлаар талууд 11-р сарын 10 хүртэл шинэ тарифыг төр зарцааж тохиролцоонд хүрэхээр оролдож байгаа юм. Петерсны олон улсын эдийн засгийн хүрээлэнгийн тооцоололоор 9-р сарын 25-ны байдлаар Америкийн нэгдсэн улсын Хятадын импортод ноогдуулсан дундаж тариф 58%, харин Хятад улсын зүгээс Америкийн нэгдсэн улсын бараанд ноогдуулсан тариф 33% болжээ. Хоёр улсын төрийн тэргүүд болох Дональд Трамп, Ши Жинпин нар энэ сард Сөүл хотноо болох Аз намхан далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд уулзалтаар уулзахаар төлөвлөж байсан ч сүүлийн өдрүүдийн үг хэллэг, тарифын хариу арга хэмжээнүүд уг уулзалтын ирээдүйд тодорхойгүй байдлыг үүсгэж байна. Хятадын талаас Дональд Трамп болон Ши Жинпин нарын уулзалтын товыг албан ёсоор батлааг байгууллаа.
Парисын Луврын музейд нэм гарагт өдрийн цагаар хулгай гарч ердөө 4 минутын дотор хулгайчид музейн гаднаас өргөгч шат авчирч цонхыг эвдэн үзмрийн шилэн хайр цэнүүдийг хагалж Наполеоны үеийн үнэт эрдэнийн эдлүүдийг авч зугцсан хэрэг гарсан байна. Энэ хэрэг олон мянган жуулчинтай дэлхийн хамгийн их үзэгчтэй энэ музейд болсон байгаа нь Францын соёл, аюулгүй байдлын салбарыг тун хүндхэн байдалд оруулсан хэрэг болж байгаа. Үйл явдал музей нэгдсэний дараах 30 минутанд зочид аль хэдийн орж ирсэн байх үед болсон. Францын соёлын сайд Рашида Дати хэрэг явдалд 4 минут үргэлжилсэн Мона Лизагаас ердөө 250 метрийн зайд хааны эрдэнийн үнэт эдэл хадгалдаг Аполлон галерейд өрнсөн гэж хэлж байгаа юм. Намын цагдаагийн мэдээллээр өглөөний 9 цаг 30 минутын орчимд халдагчид өргөгч шат ашиглан Сений мөрөн дагуу байрлах цонхоор нь орж шилэн цонхыг тайрч хоёр үзмрийн хайрцгийг эвдэн үнэт зүйлсийг авч зугтсан гэж тайлбарлаж байгаа. Тэд моторч дугуйгаар оргохдоо хамгаалтын тохиолдолд өртсөн боловч цагдаа нар хамгаалагч нар барьж авч чадаагүй юм байна. Нийтдээ 8 үнэт эдэл алдагдсан. Үүнд 19-р зууны Францын хатан Мари Эмили, Ортенз нарын зөвлөлт дитэн Наполеон Бонапартын 2 дахь эхнэр Мари Луизийн чимэглэл эцэг гүрний хатан Эжинегийн титэм зэрэг байсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр хулгайн дараа Эжиний хатны титэм музейн гадна эвдэрхий байдалтай олдсон юм байна. Луврын музей сүүлийн жилүүдэд олон нийтийн хит их урсгал, ажиллах хүчний хомсдлоос шалтгаалan хамгаалтын хүчин чадал нь буурч байгаа талаар ажилчид нь удаадараа анхааруулж байсан байдаг. Ажилчдын зарим нь хит ачаалал хамгаалтын хангалтгүй байдлын улмаас ажил хаялт хүртэл зарлаж байсан удаатай. Мона Лиза зэрэг гол үзмрүүд сумны хамгаалалтаа шилэн хайр цагт хадгалагддаг ч гэлээ музейн бусад 33,000 гаруй үзмрийн хамгаалалт жигд төвшөнд биш болох нь ийхүү харагдаж байгаа юм. Цагдаагийн газрын дарга Лаура Нунец аюулгүй байдлын шийдэл хийж шинэ үеийн камер мэдрэгч хяналтын өрөөг нэмэхээ ол амласан байна. Гэвч шүүмжлэгчид энэ бүх арга хэмжээ хэтэрхий оройтож байна гэж шүүмжилж байгаа. Хулгайн дараа музей хаагдаж мөрдөн шалгалт эхэлсэн. Жуулчдыг гадагш нүүлгэн Сене мөрний дагуу гудамжуудыг хаасан байна. Ахлал мэдээллээр нийт 4 халдагч байсан гэж мэдээлж байгаа. Тэдний 2 нь барилгын ажилчны дүрээр шар хантаац үнэлсэн байсан юм байна. Мөрдөгчд өргөгч шат Динон жигүүрийн камерын бичлэгүүд тухайн үед ажиллаж байсан ажилтнуудыг байцааж байгаа ч гэлээ ажилчид дотроос оролцоо байсан эсэх нь одоо тодорхойгүй байна. Луврын музей өмнө ч гэсэн хэд хэдэн удаа хулгайн хэрэгт өртөж байсан удаатай. Тухайлбал 1911 онд Мона Лизаг хулгайсан хэрэг гарч 2 жилийн дараа Флоренцээс олдож байсан. 1956 онд нэгэн жуулчин Мона Лизагийн зураг руу чулуу шидэж улмаар тэр үеэс хойш албаныхан зургийг хамгаалтын шилэн хоргоны цаанд байрлуулсан байдаг. Өдгөө Луврын музейн хүн төрөлхтний соёлын өвийг илтгэх 33,000 гаруй үзмэртэй өдөр бүр 30,000 гаруй орчим хүн бол очдог. Гэвч өчигдрийн хулгай энэхүү музейн нэр хүндэд ихээхэн хохирол учруулж аюулгүй байдлын тогтолцоог нь бүхэлд нь эргэн харах шаардлагыг бий болгож байгаа юм. Мөн энэ хэрэг улс төрийн маргааныг ч ихсэн дэгдэж байгаа. Франц улсын баруун жигүүрийн улс төрч Жордан Бардела Лувр бол Францын соёлын бэлэг тэмдэг хааны эрдэнийн хулгай бол манай улсын хувьд төвчхийн аргагүй доромжлол байлаа гэж шүүмжилсэн байна. Түүнчлэн ерөнхийлөгч Эммануэль Макрон засгийн газрыг хурцаар шүүмжилж байна. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ хэсэгт зарим мэдээллийг товчоор тагсан мэдээлнэ. Япон улсын их барьж либерал ардчилсан нам болон баруун чигийн баримжаатай шинжиллийн нам Эвсийн засгийн газар байгуулахаар тохиролцжээ. Ингэснээр либерал ардчилсан намын дарга Такаичи Санае улс орныхоо анхны эмэгтэй ерөнхий сайд болох замаа нээж байна. Тэрээр энэ сарын ихээр намын даргаар сонгогдсон ч өмнөх эрсдэл задарснаар засгийн газрын тэргүүний байр суурь тэр хугацаанд тодорхойг болсон юм а. Харин одоо уг хоёр нам даваа гарагт албан ёсоор хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар улс төрийн доктортой байдлыг сэргээхээр зорж байна. Бим гарагт Америкийн нэгдсэн улс даяар ерөнхийлөгч Дональд Трампын бодлогыг эсэргүүцсэн No King хөдөлгөөний томоохон жагсаал болж өрнөлөө. Жагсагчид Дональд Трампыг сонгогдсон удирдагч биш хаамт авирлаж байна гэж буруутгажээ. Энэхүү хөдөлгөөн нь зүүн жигүүрийн байгууллагуудын хамтарсан сүлжээ бөгөөд улс орон даяар 2600 гаруй арга хэмжээ зохион байгуулагдсан талаар хэлж байна. Тэд 6 дугаар сард болсон анхны улсын хэмжээний жагсаалд 5 сая орчим хүн оролцсон гэж үздэг бөгөөд энэ удаагийн оролцогчдын тоо үүнээс давсан гэж тооцож байна. Өнгөрсөн 7 хоногийн турш үргэлжилсэн хил орчмын мөргөлдөөний дараа Пакистан болон Афганистан улс шуурхай гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Энэхүү хэлэлцээрийг Катарын гадаад хэргийн яамт Турктай хамтран зуучилсан байна. Талууд доктортой инх тайван аюулгүй байдлыг бий болгохоор тохиролцсон гэлээ.
Мөрөлдөөний улмаас олон 10 хүн амиа алдаж, олон зуун хүн шархагдсан нь сүүлийн жилүүдийн хамгийн ноцтой хүчирхийлэл тооцогджээ. Тэмцэл 10 дугаар сарын 11-нд Пакистаны агаарын цохилтын дараа эхэлсэн бөгөөд Исламабад Афганистанд байрлах зэвсэг бүлэглэлүүдийг дотоодын халдлагатай холбоотой гэж буруутгаж байгаа юм. Бүгд найрамдах Солонгос улсын армийн мэдээлснээр Нэм гарагт бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын нэг цэрэг цэргийн хилийн шугамыг давснаар баривчлагджээ. Тус улсын штабын мэдээлэлд цэргийн хөдөлгөөнийг анхааралтай хянсны дараа аюулгүй байдлыг ханган баривчилсан гэж тайлбар өгсөн байна. Энэ нь хоёр Солонгосын хоорондын минжүүлсэн бүсэд ховор тохиолдог явдал юм. Уг цэрэг өмнөд Солонгос дөрөв хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлсэн гэж Чосон Элбос сонинд мэдээлжээ. Та бүхэн гадаад мэдээг анх үзүүлэлээ анхаарал хандуулсан явдалд баярлалаа.